Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За 2023 оны улсын шалгалтанд ирсэн 5 дахь ангийн зэдэг болох мөчрхийг танилцуулъя. Мөчрхөн. Өнөөдөр нар яасан таатай сайхан өндөр байлаа. Одоо цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж явтал өөрөөс нь ялангуяа өндөр орсон залзан модны анхаарлыг татав. Үгүй юм гоё. Өгөр чинь чавхъя гэж бодов. Тэгээд тэр зулзан модны нэг мөчрийг хөвлөн авчлаа. Та хүмүүс яаж байгаа юм бэ? Гэх дунаар эргэн хаартал цэцэрлэгч өвөө исэн байв. Болдог хариу хэлхийч хүлээсэнгөө. Чиний гар хөлийг гэмтээвэл өгдөх үү гэж асуув. Өтөн цус гарах уу? Гарна. Тэгвэл энэ модноос шүүс гарч байна уу? Тэмээ шүүс гарч байна. Энэ мод та хоёр яг адилхан болчих шүү дээ. Эргэн тойронд ургасан өндөр модыг үний эцэг хэн гэж бодож болно. Тэгэхээр бүгдийн нэг мөчрийг өвдөгччихжээ. Чи үүнээс хойш битгий ингэж байгаарэ гэж хэлээд хөрс сэрүүлэх ажлаа хичээнгүйлэн хийж байв. Болдоо тасалж авсан мөчрөөнийг хараад зузган модооныг хараад хэсэг хугацаанд бодол татв. Нэрэл тусгүй юм болж дээ. Өмнө нь гараа эсгээд ээж нь түүнийг самбайгаар бож идгээснийг санаад гэрлүүгээ хариулглаа. Зулган модны хугсан мөчрийг нь ээж шиин үлээж утгагүй идэгнээ мөчрхөн битгий гомд гэхэд болд мөчрөө өдөр болгон ирж хардагч мөчр тэгсэнгүй ургасангүй. Бусад мөчрийн навч бүгд дэлбэлж гүйцэд байхад болтой мөчрхөн удахтай нараггүй хатаж гаджээ. Болдоо цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж явхад урдийн адил сайхан агаар чиглэг уурансгал үгүй басан мэд санагдж байв. Модны салаа мөчр бүрийг хайрлан хамгаалах ёстойг маш сайн ойлгож ухаарлаа. За хүүхдүүд маань уншсныхаа дараа уншсны ойлгох даалгавар буюу нэгдэх даалгаврыг хийж гүйцэтгэн. За 1 мөчрийг хатаж гандах болсон мөчрийг эхлэл хэсгээс олж бичээрэй. За зулзан модны нэг мөчрийг хугалсан гинтээс учрах мөчр хатаж гандах болсон. За хоёрт нь мөн уншсны ойлгох төвшин даалгавар байгаа. Эхийн үйл явдал ямар үйлрэл болж байна вэ? За эхийн үйл явдал маань хаврын үйлрэл болж байгаа гэж бичсэн тохиолдолд хоёрын бие хариултанд асуулт хариулахдаа энэ хаврын үйлрэл гэдгийн батлах жишээ өгүүлбэрийг ихээс хоёрыг олж бичнэ гэсэн. За жишээ цэцэрлэгч өвөө хөрс сэрүүлэх ажлыг хичээнгүйлэн хийж байв. За болдоо цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж явтал өөрөөс нь ялангуяа өндөр урсан зулган мод түүний анхаарлыг татав. За цэцэрлэгч өвөөгийн хэлсэн үгийг ялан бичээрэй. За ямар үйл хийж байсан бэ? Ямар үг хэлсэн бэ гэдэгтэй тулгуурлана гэсэн. За хэлсэн үйл нь хөрс сэрүүлэх ажлыг хичээнгүйлэн хийж эхэлсэн. За хэлсэн үг нь энэ мод та хоёр яг адилхан болчих шүү дээ. Эргэн тойрондоо ургасан өндөр модыг үүний эцэг ихэн гэж бодож байна. Тэгэхээр бүгдийнх нь нэг мөчрийг өвдөгчжээ. Чи үүнээс хойш битгий ингэж байгаарай гэж хэлсэн. За ингээд хийсэн үйл болон хэлсэн үгэн дээр нь үндэслээд цэцэрлэгч өвөөгийн хийсэн үйлийг зөв буруу аль нь болохыг дүгнэж бичнэ. За цэцэрлэгч өвөөгийн хийсэн үйлийг нь зөв гэж бодож байна. Яагаад гэвэл хүн бүр байгалийн хаалга сэтгэлгээтэй байх, хамгаалахад нь хувь нэмрээ оруулах, байгаль эсрүүдлүүдээ жижигч гэтэлтгүй үйлдэлийг хажуугаар дууган өнгөрөхгүй байцгаая гэсэн санааг илэрхийлэн өөрийнхөө дүгнэлтийг дэлгэрүүлэн бичнэ гэсэн. За дөрөвт нь болдоогийн зан чанар. Болдоо гэдэг хүүхэд маань энэ мөчрхийн эхлэл хэсэгт ямар зан чанартай байсан бэ? Төгсгөл хэсэгт ямар зан чанартай болсон бэ? Яагаад өөрчлөгдөх болсон бэ гэдэг дээр тулгуурлан бичнэ гэсэн. За эхлэл хэсэгтээ байгаль ихээ хайрлах хамгаалж мэддэггүй мод мөчрийг хугалж мэддэг хүүхэд байсан бол төгсгөл хэсэгтээ модны салаа мөчр бүрийг хайрлаж хамгаалах ёстойг маш сайн ойлгож ухаарсан. За өөрчлөгдсөн шалтгаан дээр цэцэрлэгч өвөө буруу үлийг нь хэлж ойлгуулсан. Модны салаа мөчр бүрийг хайрлаж хамгаалах ёстойг маш сайн ойлгож ухаарсан учраас өөрчлөгдсөн гэд өөрийн дүгнэлтэд нэмээд дэлгэрүүлчихнэ. За 5 дахь даалгавар маань урсны ойлгох төвшний даалгавар байна. Эхийн төгсгөл хэсгээс төгсгөл хэсгэд гэж ааш өгдөөдөөс хараарай. Гол санааг нь илэрхийлэх өгүүлбэрийг олж бичээд яагаад өгүүлбэрийг сонгосноо өөрийн үгээр тайлбарлан бичээрэй. За төгсгөл хэсгийн өгүүлбэр маань болдоо цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж явхад урдын адил сайхан агаар чиглэг уур амьсгал үгүй болсон мэт санагдаж байв гэжсэн. За энэ өгүүлбэрийг эхийн гол санааг илэрхийлж байна гэж авсан тохиолдолд та өөрийнхөө үгээр цааш нь дэлгэрүүлээд бичнэ. За 6 дахь нь зохион найруулж бичих даалгавар. Зохион найруулж бичих даалгавар маань дангаар 15 хоногт орж ирдэг. За миний зурсан хамгийн гоё зураг сэдвэр өөр тохиолдсон эхээ 120 үгэнд тогтоом бичнэ. За эхлэл хэсэгтээ үйл явдал өрнөсөн орчныг төслөн бичнэ.
өрнсөн орчин нь гэхээр хавар байсан юм уу, зүүн байсан юм уу, намар байсан юм уу? Орчин нь чи ангидаан байхтай зурсан юм уу? Сургууль дээр байсан юм уу? Эсвэл зургаалж явахтай юм уу? За гол хэсэг дээр өөр тохиолдсон болон болсон явдлаа бичих. За энэ дээр тохиолдоод байдаг зүйл нь гэхээр надад ийм хамгийн гоё тийм зураг тохиолдоогүй, би тийм зураг зурж байгаагүй гэдэг зүйл гарч ирээд байвал та зохиож болно шүү. Зохиогоод бичсэн гэсэн. За өөр тохиолдсон явдлаасаа дамжуулаад бусдад сургамжтай санаа өгч болно. За сургамжит санаа өгөхдөө би ийм зүйлийг ингэсэн зураг зурж байхдаа яам энийг найзаатай ингэж сургамжилмаар байна гэдэг зүйлээ дүгнэлт бичээд тэгээд өгүүлбэрээ төгсгөнө гэсэн. За ингээд 5 дахь ангийн улаан шалгалт өгөх гэж байгаа. Хөөрхөн хүүхдүүдтэй амжилт хүсье.